Монгол үндэсний ардчилсан нам. Монгол үндэсний ардчилсан намын түүхийн товчоо. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой тохиолсон 2100 дугаар он Монголын улс төрийн амьдрал нэгэн шинэ хуудас нээгдэж булагдлаа. Их эзэн Чингис хааныхаа их суу залыг хүндэтгэн биширч үндэсний үзлийг тугаа болгосон шинэ намыг үүсгэн байгуулагчид Бурхан халдун уулна анд айрган улс орныхоо тус хар тогтнол аюулгүй байдлын язгуур эргэшхийг дээдлэн үндэсний шудраг арчилсан үзлийг эрхэмлэн хүний хөгжлийг дэмжин хариуцлагыг дээшлүүлж эх орныхоо баялагийг шудраг хуваарлах замаар улс орныхоо хөгжлийн өндөр хурдцлыг хангахуйц бодлого боловсруулж хэрэгжүүлэх эрхэм зорилготойгоор намаа тунхаглажээ. Намайг үүсгэн байгуулагчид Монгол хүний үр хариуцлагын тунхаглыг гаргаж 9 зүйлийг нийтээр эрхэмлэн хэрэгжүүлэхээр уриалга гаргаж үндэсний үзлийн улс төрийн 13 зарчмыг тодорхойлов. Намын үзэл баримтлалын үндэс нь үндэсний үзэл, шудраг ёсны үзэл, ардчилсан үзэл гэсэн тулгын 3 чулуунаас бүрдэж үндэсний шинэ нам улс төрийн цоошин үзэл сурталыг том яолов. Намын анхны дараагаар Монгол улсын ерхий сайдалсан тухайн үедээ засгийн газрын шадар сайдын аль хашиж байсан мэд сайхны инх сайхан сонгогдож байсан бол Монгол улсын ерхий сайдалсан Жанлын наран цацралд барил хот байгуулалтын сайдалсан элчин сайд Цэрэндашийн Цулман нар намын даргын хүндтэй албанд зүтгэж байлаа. Үндэсний шинэ нам 5 нас хүрч орон даяар бүтцээ бэхжүүлэн төлөвшөж улмаар намынхаа нэрийг Монгол үндэсний ардчилсан нам болгон өөрчлөв. Намын удаа дараагийн их бүгд хурлуудаар Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал гүн гүнзгий дүгнэлт хийж алдаа оноогоо дэнслэн цаашид явхад зам мөрийн хөтөлбөр болоод нийгмийн хөгжлийн стратеги боловсруулан тавьж олон нийтээр хилэлцүүлж доктортой, чадварлаг, залгамж чанартай Монгол төрийг цоошинээр урлан бүтээх зорилт тавьж байлаа. Үндэсний үзэл, нийгмийн харилцааны баялаг, үндэсний итгэлцэл, сонгогчдын байгууллага, төрийн хөдөлгөөн морь, өрх гэр төрийн амин эрдэм, өрхийн тэргүүний үүрэг, Монгол хүний үүрэг хариуцлага гэсэн түлхүүр ойлголтуудыг Монгол үндэсний ардчилсан нам түүхийнхээ хугацаанд Монголын улс төрд нэвтрүүлж байсан нь нийгмийн эргэлтэд нэгэнт орсон байна. Үүгээрээ Монгол үндэсний ардчилсан нам бусдаас ялгаатай онцлог улс төрийн бат нягт цэгцтэй үзэл баримталтай жанжин шунгатай нам гэдгээрээ ядгарч байр суурь нь цаг ирэх тутам бэгтсээр ирлээ. Монгол үндэсний ардчилсан нам улс төрд үндэсний зөвшөлтслийг ирмэлцэж эвлүүлэгчийн үр гүйцэтгэхийг хичээн чармааж байна. Шудраг ёс эвсэл 2012 оны улсын их хурлын сонгуульд амжилттай оролцож улсын их хурлд бүлэг байгуулан хамгийн олон суудал авсан ардчилсан намтай хамтран шинжилгээний засгийн газрыг байгуулан улс төрд хөдөлгөөн морийнхоо үүргийг гүйцэтгэж байна. Үндэсний үзэл бол нэг намын үзэл бус нийт монголчуудын ясмах цусан чингсэн үзэл юм. Чухам ийм л учраас үндэсний үзлийг тэрийн үзэл суртал болох зорилгоор үндэсний хувьслын тунхаг бичиг хөх ном, үндэсний хувьслал цагаан ном, үндэсний үзэл улаан ном гаргаж 5 сум унших сонин болон намын болоод олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан номлож иржээ. Монгол үндэсний ардчилсан нам.